Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Саяхан Монгол улсын засгийн газар шинэ бонд гаргасан. Яагаад гаргасан? Яагаад ер нь бонд хэрэгтэй? Ер нь энэ Монгол улсын сангийн бодлого гэж ямар арга хэмжээ явагддгийг, яагаад энэ бонд заавал гаргах шаардлагатай. Гэх мэтээр ийм Монгол улсын хөрөнгийн тухай ярилцсанаа. За энийг ярилцахаар бид Монгол улсын сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга Солонгийн тулгаатай ярилцж байна. Солонгийн тулга. Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга. Америкийн нэгдсэн улсын Корнелийн их сургуулийг төрийн удирдлагын магистр, бүгд найрамдах Хятад ард улсын гадаад харилцааны их сургуулийг хууль зүйн дипломат харилцаа гадаад бодлогын бакалавр зэрэгтэй тус төгссөн. Англи, орос, хятад хэлтэй. Сангийн яамны гадаад зээл тусламжийн бодлогын газар, төсвийн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн Монголын хөрөнгийн биржийн удирдах зөвлөлийн даргаар тус ажиллаж байсан. 2021 оны 9-р сараас эхлэн сангийн яамны санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байна. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зөкслөөсөн King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. Сайн байна уу та? Сайн байна танд. Өдрийн. Хоёлаа нөгөө сая гаргасан Century Bond-ын наривчсан мэдээллийг өгөөч. Яагаад гаргасан? Хичнээн хэмжээний. Тэгээ тэр бондоор юу хийж байгаа? Энэ тухай ярьж өгөөч. Сая Century 5 бонд одоо гарч байгаа. Та Century Bond-ын 5 дахь сер гэсэн. За. Нийт хэмжээ бол $500 сая. Хугацаа бол 6 жилийн хугацаатай. Тэгээ купон буюу хүү бол 595%-аар ингээд тогтож байгаа. Ийм бонд болсон байна. За эхлээд яагаад ерөнхийдөө засгийн газар бонд гаргадаг вэ гэдэг талаар ярилцъя. За 17 оноос хойш засгийн газраас гаргаж байгаа бонд нь бүгд ерөнхийдөө үрийг дахин санхүүжүүлэх зорилгоор гаргаж байгаа. За энэ нь болохоор одоо өмнөх өрөө төлж гинэ гэсэн үг. Нэмэлт өр үүсгээгүй. Дунд хугацааны өрөө удирдлагын стратеги гэж баталдаг улсын хурлаас. За энэ стратегийн дагуу бид яаж ийм гэхээр тодорхой хэмжээг нь бас үлдээж байгаа. Бүгдийн 100% дахин санхүүжүүлэхгүй. Тодорхой хэмжээг нь үлдээгээд тодорхой хэмжээг нь бид нэр төсвөөс өдөөлөд үлдээж байгаа. Яагаад гэвэл бонд гэдэг маань өөрөө бас тодорхой хэмжээний өндөр одоо зардалтай. Одоо Монгол улсын хувьд тооцох юм бол арай жоохон өндөр зардалтай ийм санхүүгийн хэрэгсэл байгаа. Тэгэхээр өндөр зардалтай санхүүгийн хэрэгслийн үлдэгдлийг бид нэр тогтмол ингэж бууруулах ийм стратеги одоо хэрэгжүүлж явж байгаа. Засгийн газрын нийт өрийн хувьд бол бид нар одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5% дээр 2025 оны жилийн эцсийн байдлаар хүрсэн. 26 он дээр нэг 40 орчим хувьд байна гэж харж байгаа. За төсвийн доктортой байдгийн тухай хууль заасан одоо өрийн тааз debt ceiling маань бол 60% байгаа. Тэгэхээр засаг бол ерөнхийдөө батлагдсан таазаас доошоо нэг 20% буфер одоо энэ чинь ингээд аваад явж байгаа гэсэн. За энэ дүн маань өөрөө 2016 онд 90% авчихсан юм чийсэн. За 90% даваад явхлаар бас тодорхой хэмжээний зардал нэмэгдэнэ. За бид нэр жил болгон 2016-17 онд жил болгон одоо нэг өрийн үйлчлэгээ буюу одоо хүүдээ төлж байгаа зардал маань нийт орлогын 14.5% хүрээд байсан бол 25 онд одоо бид нэр энэ өрийн удирдлагын стратеги хэрэгжүүлээд өрөө ингэж тогтмол бууруулсаар ерөнхийдөө нийт орлогын 4% төрчээд байгаа. 25 онд бол 3.9 байсан. 26 онд бол нэг 4 орчим байна. Яг энэ үзүүлэлт нийт орлогынхаа Монгол улсын төсвийн орлогын баг 15-ыг төлдөг байсныг одоо 4 болгосон гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр яг ямар хэмжээнд энийг оптимал нь байх юм бэ гэж үзэж байгаа. Одоо бол ерөнхийдөө олон улсын санхүүгийн байгууллага, олон улсын валютын санг үзэж байгаа Монгол улс одоо бол оптимал зондоо ирсэн байна. Одоо бол ингээд бид нэр грин зондоо ороод ирсэн. Өрийн үйлчлэгийн төлж байгаа төлбөрийн хэмжээж төр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хэмжээгээрч төр бид нар бол ерөнхийдөө одоо грин зон руу орчлоо. Тэгээд засгийн газар бол ерөнхийдөө энэ чигээр нь аваад явъя. Тэгээд түрүү нөгөө таны асуусан асуулт яагаад бид нэр бонд гаргаад байгаа юм бэ? Одоо ингээд өрөө ингээд тогтмол хэмжээнд авчирсан бол яагаад бонд гаргаад байгаа юм бэ гэж.
Ягаад өрийг өрөөр төлөөд байгаа юм бэ? Тийм. Тэгэхээр нэгт одоо засгийн газар бол одоо Монгол улсын хувьд ганц одоо энэ санхүүгийн зах зээл дээр оролцож байгаа оролцогч биш. Хувийн хвшил байна. Сүүлийн жилүүдэд ялангуяа манай энэ банк санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлээс мөнгө татах энэ үйл ажиллагаа бол маш идэвхтэй явагдаж байна. Тэрнээс амжилттай биелүүлж чадчихжээ. Тэгэхээр засгийн газар яах гэж гарч байгаа вэ гэхээр тэнцээ олон улсын санхүүгийн зах зээл дээр өгөөжийн мөрийг нь зөв тогтоож өгөх гэж гарч байгаа. Өгөөжийн мөрийг зөв тогтооно гэдгийг одоо илүү наривчлаад ярих юм бол бид нар сая 595% хүүтэй гарлаа. За энэ хүү яаж тогтдог вэ гэхлээр Америкийн төв банкны үн цаасны одоо 6 жилдээ манайхтай адил гаргаж байгаа ижил хугацаатай купон хэд байна? Тэрэн дээр нэмэх нь Монгол улсын засгийн газрын эрсдэл хэд вэ? Тэр хоёрын нийлбэрээр ерөнхийдөө 595% маань тогтчих. Тэрний хэдэн хувийн тэгээд засгийн газрын эрсдэл гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил бидний эрсдэл 227 байсан, сая бол 222 гэдэг. Ер нь бол энэ риск премиум бид нар бол ингээд тогтмол ингээд бууруулаад явж байгаа гэсэн. 2.2 байсан. Тэгээд 227-г бид нар 222 болгосон. За 0.5-аар буuna гэдэг яагаад тэр тийм чухал гэж? Энэ хэмжээгээр л ерөнхийдөө бидний зардал буурч байна гэсэн үг. Бодиттой буурж байгаа зардлын хэмжээ гэсэн үг. Америкийн төв банкны үн цаасан дээр бол бид нөлөөлж чадахгүй. Тэр нь бол олон улсын зах зээл дээр нөхцөл байдал ямар байна тэрнгээрээ л тогтно. Одоо 0 байх юм бол 0 байна, 1 байх юм бол 1 байна. Тэрэн дээр бол Монгол улс бол ер нь Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үнд цаас буй treasury bills гэж ярьдаг тийм. Жилээр одоо хэд тодорхой 5 6 жилээр дараа нь 10 тэгээ хамгийн бүр 30 жилээр байгаа шүү дээ тийм. Тэрний хүүн болохоор угаасаа дэлхийн бүх санхүүгийн суурь болоод байгаа шүү дээ. Хамгийн том эргэлт доллар дээр байгаа учраас тийм ээ. Тэгэд за та энэ өрийг өрөөр төлөх шаардлагатай гэж үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь өргөө болчихвол яадаг юм? Яг нөгөө түрүү яагаад одоо өрийг өргөдлүүлээд байна гэхээр гол зорилго маань одоо манай хувийн хвшлийнхэн олон улсын санхүүгийн зах зээлээс мөнгө босгохоор Монгол улсын засгийн газрын купон хэд тогтно тэрэн дээр нэмэх нь тухайн байгууллагын риск тогтож байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр одоо купоно баг буюу тэр хүмүүст одоо илүү их боломж нь олох, илүү их бага зарлаар хөрөнгө татах энэ болцоог нь олох бол ерөнхийдөө бидний өрөөг өрөөр төлөөд байгаагийн хамгийн чухал. Жил болгон Монгол улсын засгийн газар олон улсын санхүүгийн зах зээл дээр байх ёстой, презент байх ёстой. Тэр презенсээ алдчих юм бол хувийн хвшил маань хинтээ харьцуулагдахлаар Монгол улстай нэг ижил төрлийн зээлжих зэрэгэлтэй уулуурхаан орлоготой ийм орны одоо премиум дээр нэмэх нь өөр орны премиум дээр орох. Тэр нь бол их хвчлэн ер нь манайхаас бол дээгүүр тогтож байдаг. За би тэр үнэтэй болно гэсэн үг. Илүү үнэтэй болно. Илүү их өндөр зардлаар хөнгө татах нэ гэсэн. За хоёул улсын бүр нийт төрийн тухай ярив. Монгол улсын нийт төр хэд байна, засгийн газрын хэд байна, хувийн сектор нь хэд байна, санхүүгийн институтууд нь хэд байна. Монгол улсын нийт төр өнгөрсөн оны одоо үржилсэн гүйцэтгэлээр 9.9 тэрбум доллар буюу 35.7 их найд. Байна. За энэ дээрээс гадаад дүр нь бол 32 их найд нь буюу 90 орчим хувь нь гадаад дүр. Гадаад дүр дотроо 27% нь буюу 2.5 тэрбум доллар нь бол үнцаас байна. Бусд нь бол гадаад зээл. За энэ гадаад зээл гэдэг маань Монгол улс 1990 оноос хойш одоо ингээд хоёр талд буюу олон талд одоо санхүүгийн байгууллагуудаас авсан ингээд бүх зээлүүдийн үлдэгдэл нь ингээд явж байгаа гэсэн. За тэгээд энэ яг энэ гадаад зээлийн яриа л да. Үн цаас энэ хувийн салбарын та хэлж өгч хідэн улсын хідэн одоо Монгол улсын нийт өрийг битээр яриад 35 их 80 тэгээ тий. Саяны ярьж байгаа нь засгийн газрын өрийг яриад байгаа. 35 их 80 төгрөг буюу нийт хідэн 9.9 тэрбум доллар, billion доллар тий. Энэ бол ингээд манай засгийн газрын үр. За нэмэх нь хувийн секторын хэд байдаг? 9.9-с жагаад нь. За тэрний тоог нь харъя. 35.6 гэж ярьж ирсэн. Ойролцоогоор их 80. Тийм. Тэрнийг яг нөгөө нэг асууж байгаа учраас precise тоог нь харж хэлье. Монгол улсын засгийн газар хувийнхэн секторын тэр өөр аль зэрэг том болж, жижиг болж гэдэг хамаатай юу хамаагүй? Хамаатай. Хамаатай яагаад? Яг улсын нийт гадаад дүр дээр нөлөөлж байгаа нь одоо бид нар бол улсын нийт гадаад дүрийн 25 орчим 4.1 нь ерөнхийдөө засгийн газар өрөг байхгүй. Бусд нь бол ингээд банк санхүүгийн байгууллага хувийн хвшлийн авч байгаа энд хэмжээ гэсэн үг. За засгийн газар өрөө одоо 40% бид нар аваад ирлээ шүү дээ.
хэр одоо нэг liability management-ийг хэр сайн хийж чадчихээн тэр хэмжээгээр бид нэр хувийн хвшилтэд илүү орон зай боломжийг олгож байна гэсэн үг. Засгийн газрын өрийн бодиттой яг хүүн тогтоогдож байгаа хүүн Монгол улсын хувийн салбарт гадаадаас зээл авах суурь боллоо гэж бид ярьж шүү дээ. Тэгэхээр энийг буураад байна, нэмэгдээд байна гэдгийг ч одоо нэг юм кредит рейтинг буюу нэг зэрэглэл тогтоодог юм байна шүү дээ. Энэ явц ямар байна? Олон улсд бол одоо ингээд одоо Монгол улс хөрөнгө оруулагчийн одоо нэг цаг одоо зардал бүх юм ингээд хэмнэх үүднээс одоо нэг 3 том л юу ба шүү дээ. Бүх дэлхийд даяар одоо рейтинг гэдэг 3 байгууллага байна. Moody's, S&P, Fitch гэдэг 3 байгууллага байна. За энэ 3 байгууллагын юу одоо үнэлж байна гэхээр Монгол улс буюу одоо бусад өөр орнууд засгийн газар хэр эрсдэлтэй зээлдэгч вэ гэдгийг үнэлээд байна. Тэрний ингээд категориор ингээд зэрэг найдвартай. Ишээ хөрөнгө оруулахад ерөнхийдөө хэр хэмжээний эрсдэл байна уу? Тэгээд тэрнийг дагаад high risk high return гэдэг шүү дээ. Илүү өндөр эрсдэлтэй байх юм бол илүү өндөр купонтой байна гэсэн. Тэгэхээр бид нэр эрсдлээ бууруулах юм бол хүүгээ бууруулаад зардлаа бууруулна гэсэн. Купон гэдэг нь бидний хувь зардал болоо явчих. Хүү болоо явчихж байгаа. Тэгэхээр Монгол улс бол 24 онд бүгдэн дээр нь апгрейд хийсэн. За 25 онд S&P дээр BB- буюу 2012 онд тогтоод исэн хамгийн өндөр одоо зээлх зэрэглэлийн үнэлгээгээ дахиж олж авсан. 12 он буюу хамгийн өндөр хөгжилтэй байсан. 2012 он ямар он байсан гэхээр 11 онд оюутлогоо төсөл хөдөлсөн. За тэгээд дэлхийн нийтээр Монгол улсын эдийн засаг 17.1% өслөө. Бүх хөрөнгө бол одоо ийшээ орох нь зөв юм байна гэл одоо хэвлэл мэдээлэл амар явсан шүү дээ. Яг тэр үед бид нэр олж авсан рейтингээ өнгөрсөн жил олж авсан байхгүй. 15 жилийн дараа босч олж авч байна тийм үү. Дэлхийд дээр нэг 15 жилийн өмнөх үнэлгээндээ дараа ч орж байгаа юм байна. Ер нь бол тэгж байгаа гэсэн үг. Яагаад яг энэ жил гэж. За 2024 онд S&P манайхыг B+ positive буюу эргээр үнэлнэ гэдэг нь болохоор дараа жил одоо бидний хүлээлж байгаа одоо хүлээлт маань биелэх юм бол дахиж одоо үнэлгээгээ сайжруулна гэсэн нөхцөл тавьсан. За тэр нь бол юу байсан бэ гэхээр засгийн газрын цэвэр зээл дотоодын нийт бүтээгдэхүүний 30% руу орох юм бол манайх үнэлгээгээ сэргээж болох юм а гэсэн одоо ийм assumption тавьсан. За цэвэр зээл гэдэг маань юу гэхээр засгийн газрын өрөөс хасдаг нь засгийн газрын одоо хөрөнгө гэсэн үг. Өөрөөр хэлбэл liquid asset. За энэ хөрөнгөн дотор юу гэхээр мэдээж баялагын сан байгаа. Тэгээд төсвийн докторжуулалтын сан байгаа. Өөрөөр хэлбэл зээлжих зэрэглэлийнхэн юу гэж харж байгаа гэхээр Монгол улс одоо хэр нөгөө нэг liquid хөрөнгөтэй юм бэ? Тэнийг л мэдээж өрөөс нь хасаад тэгэхээр манай нийт хоёлаа одоо хөрөнгөний тухай ярих гэдэг байна. Монгол улсын нийт өөр одоо нэг 9.9 бараг 10 тэрбум доллар болж шин. Тэрнээс хөрөнгөний маань хэмжээ хэдэн доллараар илэрхийлэл болж байгаа. Liquid asset буюу яг энэ хөрөнгүүдийн нөхцөл ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг очиж байгаа юм. Хөрөнгө нь. За хоёлаа энэ хөрөнгөний тухай ярина. Тэгээ засгийн газрын өрн 40%, тэгээд хөрөнгө нь 10 болохоор одоо нөгөө S&P-гийн assumption хийжсэн 30 дотор ороод ирэнгүүхээр за ингээд BB- болоод бид нэр кредит рейтингээ нэмэгдүүлчихэж байгаа. Тэгэхээр кредит рейтинг болох нэг шалтгаан нь болохоор нэгдүгээрт өрн багасах, харьцангуйгаар хөрөнгө нь нэмэгдэх. Энэ хоёрын зөрүүн дээр хэрэг ер нь бол нэг орчим руу 1% руу орчих боломж байгаа юу бид нарт? Бага. Тэгэх юм бол Монголын хувийн салбарт зээл авах хүүн багасна гэсэн үг тийм болом сайжрна гэсэн. За хоёул Монгол улсын хөрөнгөний тухай ярив. За хичнээн хэмжээний хөрөнгөтэй хэдийн хэрэглээд байгаа, хэдийн хадгалаад байгаа. Тэр одоо шинэ гой нэр өгөөд байгаа. Тэр маань одоо аль зэрэг одоо мөнгө олдгийн хөрөнгөний мэчин дээр асset чинь мөнгө хийх ёстой шүү дээ. Энэ талаар ярив. За яг нөгөө нэг түрүүний хэлсэн liquid asset буюу одоо яг мөнгөөр байгаа хөрөнгөөр бол мэдээж ирээдүйн сан хамгийн том хөрөнгөтэй сан байна. За 25 онд бол бид нэр 1.3 тэрбум долларын хөрөнгө ирээдүйн сан дээр төв банкн дээр тусгаарлаад. За энэ хөрөнгөө олохлоор төв банкны харилцагч гадаад улсын төв банкуд буюу Англи, Люксембург, Францын төв банкуд дээр жилийн 3.7-оос 4% хүүтэйгээр одоо байршуулж явж байгаа. За тэгээ 25 онд яг энэ
хөрөнгө байршуулж өгөөж болох одоо энэ ажлыг бол эхлүүлээд байгаа. Ирээдүйн өв хөрөнгө дээр хэдийг байрлуулсан нийт 1.3 тэрбум доллар. Тийм. 25 онд шүү дээ. Тий. Ер нь нийт хэд байгаа юм аа? Тэрэн дээр нэмээд төсвийн тогтворжуулалтын сан дээр 600 тэрбум төгрөг байгаа. 600 сая доллар байгаа. 600 сая доллар. 600 сая доллар байгаа. Хуримтлалын сан дээр 1.5 их найд. Тэгээ энэ хуримтлалын сан жишээл хамгийн их нь биш энэ дотор. Их найд гэхлээр нэг төгрөгөөр тийм. Доллар бол 500 орчим сая доллар юм уу? 500 сая доллар. За тэгээд 1.3 500 600 500 гэж шүү дээ тийм үү? Нэг 2. Тэгээд энэ манай энэ хөрөнгө шүү дээ. Монгол улсын одоо бид нар гадаад валютын нөөц гэж ярьдаг тийм. Тэрэнд аль нь ордог? Зөвхөн ирээдүйн сан орж байна. Зөвхөн ирээдүйн сан. Яагаад гэвэл энэ маань доллараар хэмжигдэж байгаа. Баялагын сангийн хууль 2024 онд батлагдсан. За бүр хуулийн дээрээ ирээдүйн сангийн хөрөнгийг төв банкнд дах ирээдүйн сангийн долларын дансанд тусгаарлаж хадгалнаа гэж уучлаад өгсөн учраас энэ бол ингэ доллараар байна шүү дээ. Гэхдээ ийм их мөнгийг зүгээр хадгалаад байхгүй тул та бүхэн түрүү ярьж шүү дээ. Харилцдаг том банкудаа одоо депо өгөөд тодорхой хуваар өөрөө ярьж 3-4% хүүтэйг. Тэгэд мөнгө олж ийн. Олж байгаа 25 онд анх удаа хүүгийн орлого болж хэдэн төгрөг болсон? 140 орчим тэрбум төгрөгийн хүүгийн орлого анх удаа олсон. За. Тэр Монгол банкны нөөцийн валютын нөөц гэдэг нийт тооны хэдэн хувийн нэмж? Өнгөрсөн жил валютын нөөц 7 тэрбум доллар хүрлээ гэж одоо зарласан. За тэрний 1.3 л ерөнхийдөө ирээдүйн сангийн хөрөнгө гэсэн үг. 1.3 тэрбум доллар нь тий. Одоо ирээдүйн сангийн хөрөнгийг бид нэр 3.7-оос 4% хүүтэй энэ гадны төв банкудаар байршуулад байна. За тэгээд зарим хүмүүс бол ярьж байгаа илүү өндөр өгөөжтэй одоо санхүүгийн хэрэгсэл рүү энэ мөнгийг яаж өгөөжийг улам арвижуулах ийм шаардлага байна гэсэн ийм шаардлагууд ярьж байгаа. Тэрнийг бол бид нар мэдээж бодолцож байгаа. Тэгвэл ирээдүйн сан гэдэг бол ирээдүйн хойч үедээ хадгалж байгаа мөнгө. Одоо нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялагийг шавхтшгүй нөөц болгох гэдэг маань өөрөө баялагын сангийн одоо гол полиси юу тий. Тийм учраас тэрнийг бол бид нэр удирдахдаа хамгийн түрүүнд найдвартай байдлыг хангах хэрэгтэй. Ирээдүйн сангийн хөрөнгийг. Энийг бол риски юмруу одоо өндөр эрсдэлтэй санхүүгийн хэрэгслүүд хийзээ шийдэж болохгүй. Хоёрт энэ нь бол хөрөв чадвартай буюу ликвид байх хэрэгтэй. Дурт Монгол улсын засгийн газар дуртай үедээ тэр хөрөнгөө дуудаад авдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр хөрөнгөөр өөр улсын аль нэг газар онгоцны буудлын руу хөрөнгө оруулалт хийж болохгүй гэсэн. Гурав дахь нь энэ хоёр нөхцөлд зэрэг хангагдсан үед эрсдэл өгөөжийн зохистой төвшөнд удирдана гэж байна. Энэ ингээд өөрөө үндсэн концепц нь ийм, баялагын сангийн ч үндсэн концепц нь ийм. Тэгээд 25 оноос бид нэр дөнгөж энийгээ хэрэгжүүлж эхэлж байгаа учраас одоогийн байдлаар бол хамгийн найдвартай хэрэгсэлд одоо хамгийн боломжийн өндөр өгөөж аваад одоо ингээд өдөртөө явж байгаа. Тэр банкуд. Тийм, тэр банкуд. Явандаа бол одоо энэ тогтолцоо маань улам сайжраад одоо дунд хугацаанд энэ болохоор бүр корпорац удирдаг ч юм уу те. Нобегийн баялагын сан шиг бүр корпорац удирдаад ирэх юм бол одоо арай жоохон өндөр эрсдэлтэй эрсдэл өгөөжийн төвшөнгөө арай жоохон ахиулаад ингээд удирдах юм бол боломж байна. Энэ манай Монгол улсын валютын нөөц гэдгийг чинь одоо нэг хэдэн хувь юм дэ нэг 20% юм биш энэ чинь. Тэгээ бусад мөнгүүд нь хаана хадгалдаг юм бол валютын нөөц. Нөөц гэхэлэр нөгөө нэг яг ингээл төв банк дотор байдаг гэж хүмүүс ойлгоод байгаа шүү дээ. Мөн алт байгаа шүү дээ. Мөн алт байгаа. Тэг гадаад алт байрлуулж байгаа шүү дээ. Тэг тэр тооцогдож байгаа тийм. Ликвидний учраас. Эзэж зарж болох учраас. За энэ бол тусдаа яриа. За ингээд хөрөнгийн энэ их том мөнгийг тэрбумаар тооцогддог 5-600 сая доллараар тооцогддог энэ мөнгийг зүгээр хадгалаад байж болохгүй тийм үү. Тэгэхээр энэ тогтворжуулалтын сан, хуримтлалын сан энтрийг хаана хадгалдаг? Тогтворжуулалтын сан бол төрийн сангийн бүрэлдэхүүн сектор явдаг. За тогтворжуулалтын сангийн маань үүрэг юу юм бэ гэхээр манайх ч уулуурх орон. Тэгээд бид нар бол ерөнхийдөө орлогоо тооцохдоо тэнцвэржүүлсэн үнээр тооцдог. Буюу маркетинг үнээс биш одоо өнгөрсөн 20 жилийн дундаж үн, тухайн жилийн 3 сарын үн, тэгээд ирэх 3 жилийн үн энэ дөрвөн одоо үнийг дунджаар ингэж тооцдог. Тухайлбал 25 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг бид нэр тооцоод үзэхэд
$7,941 байсан бол одоо яг нэг маркет буюу зах зээлийн үнэ болохоор 9,200 даваа явсан. За энэний зөрүүгээр орж байгаа орлого маань хайж тийм ихлээр төсвийн тогтворжуулалтын сан руу бид нар хувиралдаг. Бидний тооцож байгаа төсвийн алдагл тэнцэл маань өөрөө юунаас гарч ирд юм ихлээр түрүүний хэлсэн 7400 гэдэг тооноос гарч ирдэг. 7400 дээр тооцоо байж исэн чинь 9000 хэдэн зув олмогц тэрнийхэн зөрөөгийн тогтворжуулалтын сан руу аав. Тэгвэл хэрвээ 7400 чинь доошоогоо орчих юм бол тэндээсээ буцаагаад авна тий. Ер нь бол ингээд олон улсын зах зээл дээр энэ одоо commodity буюу энэ үн ингээд хүчтэй салбал хэлбэлцэхэд одоо ингээд манай төсөв дээр ирж байгаа дарамтыг яаж айлуулах саармагж болох вэ гэсэн ерөнхийдөө энэ л концептыг бид нар 2011 онд шинэ төсвийн хуулиараа хэрэгжүүлээд явсан. Одоо тэгээд энэгээр ингээд амжилттай ерөнхийдөө саармагжуулаад явж байгаа. За яг энэтэй холбогдуулаад энэ тогтворжуулалтын сан, хуримтлалын сан энэ төрөй чинь одоо Монгол улсын тэтгэврийн сан гэж байдаг тийм. Тэгээд тэтгэврийн сан, эрүүл мэндийн сан энэ төр чинь ингээд ямар холбоотой байгаа тэд нар чи алдагдaltaй яваад байна шүү дээ. Энийг яаж зохицуулах? Бид нар бол бүгд л нөгөө засгийн газрын тусгай сан л да. Бүгд өөрийн гэсэн чиг үүрэгтэй. Тогтворжуулалтын сан бол түрүүн хэллээ. Уул уурхаан үн хэлбэлцгээд одоо олон улсын зах зээлээр хэлбэлцгээд бидний төсөв төр ирэх ачааллыг одоо тэр хэлбэлцдгийг саармагжуулах ийм зорилттой. Тэтгэврийн сан бол одоо тэтгэвэр олгох, эрүүл мэндийн сан бол одоо эрүүл мэндийн шимтгэлээр шимтгэл төлж байгаа иргэдийнхэн эрүүл мэндийн үйлчлэгийг санхүүжүүлэх гэдэг бүгд танай бодлогын газар биш та доороо энэ Монгол улсын өрийг энэ хөрөнгийг удирдах байгаагийн хувьд жишээлбэл тэтгэврийн сан. Тэтгэврийн сан чууган зүйн бол тэтгэврүүдээсээ бүрдээд тэгээ тэр олон жил 30 40 жил төлсөн мөнгнөөс хүмүүс аваад явах ёстой байдал. Бид нар арайчул нэг юм тэтгэврт өгөх ёстой хүмүүстээ өгөөл ингэ яваад ш инфляц өндөр байна. Тэгээ тэтгэврээ нэмгээд байдаг. Тэгээ энэ үхсийг та бүхэн яаж хизээ бид нар энэ тэтгэвэр гэдэг юм чинь тэтгэврээсээ төлөөд явах юм. Яг нь демографийн янз бүрийн асуудал байгаа тийм ээ. Ажиллаж байгаа хүчний хүнийхэн тоо их мэтэр. Энийг та юу нь яаж харж байгаа? Ойрын ирээдүйн зорилго. Яг энэний үйл жаргал сайхангүй бүр хариуцсан яам байгаа. Нийгмийн хамгааллын яам бол хариуцсан явж байгаа. Тэгээд яг нь бидний анх сонгосон тогтолцоо нь болохоор ерөнхийдөө тэр pay as you go юм бэл. Өөрөөр хэлбэл одоогийн шимтгэл төлж байгаа хүмүүсийн мөнгөөр тэтгэврт гарсан хүмүүсийн тэтгэврийг санхүүжүүлдэг. Ийм тогтолцоороо бид нэр бол ингэ сонгоод явсан. Таны ярьж байгаа болохоор би өөрийнхөө төлсөн шимтгэлээ тэтгэврт гарсныхан дараа буцаагаад авъя гэсэн ийм тогтолцоо. Тийм. Гэхдээ ер нь бол энэ уг нь илүү тодорхой тогтолцоо, шударга тогтолцоо байгаа юм л. Тэгээд тэрний одоо бид энэ том системийг буюу монголчуудын хүн амын 40 жил хүрдгүү байгаа тэр санг эргээд яаж удирдах вэ гэдэг дээр ерөнхийдөө бол Монгол улсад за яг манай өнгөрсөн нийгмийн үлдэгдэл тогтолцоо байгаа. Тэрнээсээ болоод одоо ингээд энэ чинь нэг сайн явахгүй байгаа. Мөн эрүүл мэндийн сан таны логикээр бол эрүүл мэндийн яам нь хариуцдаг тийм ээ. Тэгээд тэгсэн ч гэсэн энэ бүхэн бол одоо Монгол улсын инфляцид энэ хөрөнгөд чинь нөлөөлөд нь шүү дээ. Урт хугацаанд байх ёстой сан байхгүй. Тэгээд энэ дээр жишээвэл санхүүгийн бодлого гэдгийг ер нь хизээ яаж зохицуулна гэж харддаг. Тэтгэврийн сан чинь бол бас төсвөөс татаасаа явдаг сан шүү дээ. Тий. Өөрөөр хэлбэл одоо тогтворжуулалтын сантай ч холбоотой болчиход шүү дээ. Төсвөөс нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсийн мөнгөөрөө тэтгэвэр авч байгаа хүмүүсээ бүрэн санхүүжүүлж чадахгүй байгаа учраас улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг ерөнхийдөө энэ дээр нэмж олгоод ингээд алдагдал нэмж байгаа л зардал бол явж байгаа. Тэгэхээр энэ дүн маань ер нь бол жил их тусам томроод байгаа. За тэгээд янз бүрийн хуйлууд гардаг. Тэгээд өмнө тэтгэвэр одоо нэг шимтгэл төлдгөө байсан хүмүүсийг тэтгэвэрт хамрагдуулах ч юм уу. Янз бүрийн маань ингэж хуримтлагдаж явсараагаад одооны энэ том асуудал үүсчихэд байна гэж байгаа. Тэг яг одоо ингээд яа их бол нэлээд тийм шимтгэлээ нэмэгдүүлэх үү? Эсвэл тэтгэврт гарах насаа уртсах уу гэд бид нар одоо валютын сангийн өгсөжсэн зөвлөмжүүд тэр одоо жоохон гашуунлын мууч ижил энэ тогтолцоог бол одоо буцаа сэргийлэх гэж ерөнхийдөө тэгж харж байгаа. Тэр нь болохоор хүмүүст бол таалагдахгүй мэдээж. Ялангуяа одоогийн инфляцийн нөхцөл байдалд 9%, 10% инфляцтай байгаа нөхцөл байдалд энийг буцаад тогтоох барих маш хэцүү ажил гэж харж байгаа. Тийм. Одоо бодлогын хүү бол 12% дээр ерөнхийдөө 12 дээр яваал шүү. Яваал чанга байна тий.
Тэгээд олон улсын зах зээл дээр ч бас одоо өрнөж байгаа нөхцөл байдал маань манайхыг инфляци нөлөөлөх бас эрсдлүүд байна. Ялангуяа энэ өдрүүдэд энэ Ираны дайны нөхцөл тийм ээ. Бензиний үн нэмэгдэж байна. Оросд бензиний үн 20-30% нэмэгдээд дэлхийд даяар онгоцны түлшний үн 2 дахин нэмэгдсэн байна шүү дээ өнөөдөр. Сая энэ Ираны дайны 10 хоногоос те 10 хоногоос өмнө. Тэгээ энэ нөхцөл байдалд бол манай энэ спитори ярьж байгаа санхүүгийн бодлого ялангуяа энэ инфляц энэ бүхэн чинь бол мууд нөхөөс сайжрахгүй байдалд орчлоо шүү дээ. Ер нь бол энэ нөхцөл байдлаас үүдээд нөхцөл байдал хүндэрнэ гэдэг төсөөл байсан учраас одоо Монгол улс сая одоо ганцаараа ерөнхийдөө хөрөнгөний зах зээлд бонд тусглаа шүү дээ. Одоо бид нарыг босгож яхад 5 соврн буюу засгийн газар хамт гаргана гэсэн тийм төлөвлөлттэй байсан. Тэгээ бүгд ерөнхийдөө тэр Америкийн амралтын өдрүүдээр Америкийн хийсэн товтлохоороос болоод ерөнхийдөө бүгд ингээ канселдсан байхгүй. Манайх яг өмнө амжсан байгаа тийм. Яг өмнө амжсан. Тэгэхээр тэрэн дээр бас одоо бид нар чинь зөвхөн ганцаараа биш учраас бас зөвлөгөө авч байгаа. Зөвлөгөө авч байхад дийлийнх нь бол ерөнхийдөө харуул яасан бэ, харцнуул яасан бэ гэсэн тийм зөвлөгөө өгч байгаа. За тэгээд International Financial Review гэдэг сэтгүүл дээр ч хүртэл нийтгдсэн байлээ. Mongolia's Daring Bond гэсэн одоо тийм монголчуудын тэр нэг айгүй тийм зөрөгтэй шийдмэг, эрс шийдмэг гэдэг. Тэгээд энэний зөв зоригоор шийдсэн юм шиг л ерөнхийдөө тодорхойлоод байгаа боловч цаана нь бол энэ чинь нарийн тооцоол байна. Хэрвээ бид тэгэхэд гаргаагүй, дайны өмнө гаргаагүй үдээд нөгөө 5 байдалтай болчихвол үнэтэй болчих тийм ээ. Нөхцөл байдал маань улам хүндрэх юм байна гэдэг бид нар бол ерөнхийдөө шинжилгээ хийгээд дүгнэлт гарцсан байсан учраас за одоо ингэж гарах нь бол зүйтэй юм аа. Нэгт. Хоёрт бид нар ерөнхийдөө манай хөрөнгө оруулагчийн бааза тогтооцсон өнгөрсөн жилд 17 оноос хойш бид нар бол тогтмол энэ хөрөнгө оруулагч нартайгаа маш ойр харьцаатай байдаг. Жилд 2 удаа ядаж очиж мэдээлэл өгдөг. Одоо валютын сангийн жилийн болон хаврын улсалт мэдээлэл өгдөг. 110-аас 120 хөрөнгө оруулагчнууд ерөнхийдөө тогтмол мэдээлэл өгч байгаа. Манай бонд эзэмшиж байгаа. Тийм учраас тэрэн дээрээ бас бол итгэлтэй байсан. Мөн сая олон улсын санхүүгийн байгууллагуудаар гаргаж байгаа өөр нэг мэдээлэлээр Монгол улсын санхүүгийн сахилга бат нь бол үндсэндээ сайн байгаа учраас манай гаргаж байгаа issuance bond гэж яриад бонд гаргахад захиалагч нарынхантай олон дахин нэмэгддэг. Бүр сая хэдэн удаа ямар хэмжээнд байсан? Сая 3.2 дахин давж ирсэн. 1.6 тэрбум долларын захиалга ирсэн. Ер нь бол нэг 4 орчим тэрбум доллар бол байдیں۔ Манай investor base. Хамгийн ихдээ бид нэр 6 тэрбум долларын захиалгач авч ирсэн удаа. Авч ирсэн тийм. Тэр үед 10 сая бол нэг жоохон тийм дайны нөхцөл байдал үүсэж байсан учраас хүмүүс үл хэрэгэлсэн. Ялангуяа Европ, Америкийн хөрөнгө оруулагчид маань нэлээд хэрэгэлцсэн байсан. Тэгэхээр одоо бид нэр ахаад очиод тэднэр тайлан өгтөө Монгол улсын одоо санхүүгийн сахилга бат ийм хэмжээнд байна гэдгийг зөрөгтэй баталгаатай ярьж чадах юм бол дараагийнх нь өөрийг бид давхар төлөх. Ерөнхийдөө түрүү ярьлаа шүү дээ. Өөрийг өөрөөр төлөх нь ашигтай байгаа юм аа. Өөр сонголтгүй байгаа юм аа. Тэгэхээр энийг хүүгийн багсгаад авчихсан ашигтай буюу яг хүүгийн энэ багсах үедээ гэдэг моментийг олно гэдэг бол өөрөө чухлаа гэж Давид ярьлаа. Одоо цөөхөн үг хоёлаа олон улсын санхүүгийн зах зээлийн тухай яриа. Тий. За энэ дээр танах юу хийж? Олон улсын санхүүгийн зах зээл дээр одоо бидний гаргаж байгаа нөгөө бонд юмаа бас нэг гүцээгээд ярьчихдээ ач холбогдлын. Эхнийх нь бол мэдээж хувийн хвшилтэд илүү боломж олгох. Илүү их одоо бага зардлаар санхүүжилт босох боломж. Хоёр дахь нь бол бас нөөц төр байна. Энэ оны үлдэгдэл 174 сая доллар байсан. 27 он 400 сая доллар, 28 он 500 сая доллар гэдэг. 500-400 сая доллар маань ингээд шууд парк гэл нэг удаагийн гүйлгээр төлбөр төлөгчлөөр валютын үнэт юм байна. Айгүй хүчтэй шок авдаг. Энэ шок авах тэр мэдээж ханшин дээр нөлөөлдөг. Тий. Ханшин дээр нөлөөлөхөр яадаг вэ гэхээр юм дунд хугацаанд иргэдийн худалдаа авах чадвар мод авчдаг. За энэ ийм шалтгааны улмаас бас бид нар бол ингээд докторжуулаад байгаа. Нөөцийн хамгаалалтын бодлогоос давхар хэрэгжүүлээд байгаа гэсэн ийм ач холбогдол. Гурав дахь нь мэдээж зардлаа бууруулах. Тэртээ зөв төлөх системийг баг-багаар төлөхөөр л зохицуулж байна. Зардал яаж буурж байгаа гэхээр манайх зээлжих зэрэглээ сайжрууллаа. Эдийн засаг тогтвортой өсөж байна. Экспорт тогтмол байна. Дандаа ийм сайн мэдээллүүдийг бид нар бол ерөнхийдөө бодит мэдээллүүдийг зөвөр хөрөнгө оруулагчнаа ингэж ойлгуулж байгаа учраас бид нар хөрөнгө оруулагчийн баазыг нэмээд байгаа. Тэр ч утгаараа ерөнхийдөө сая одоо 595-ын бондороо бид нар 28 он төлөгдөх 867
хүүтэй бонд ингээд соль авчиж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ирж байгаа төсвийн хэмнэлт нь өөрөө 51.7 тэрбум төгрөг болчихж байгаа. 51 тэрбум төгрөгийг ерөнхийдөө бид нар энэ 26 онд төлөгдөх 26-27 онд төлөгдөх төсвийн зардлаа буруулаад явж байна л гэсэн. За тэгээд олон улсын санхүүгийн зах зээл дээр бид яаж оролцож чинь гэдэг. За бонд юу гаргалаа өөр. Засгийн хувьд бол ерөнхийдөө хамгийн гол оролцоо нь энэ гадаад үнцаас л байна. Гадаад үнцаасаараа бид нэр түрүүний хэлсэн 3 шалтгаан байна. Хамгийн ихнийх нь бол бид нар бол ингээд маркет дээр презент заавал байх хэрэгтэй. Дотоодын зах зээл дээр бид бонд гаргах ажил ямар явж байна. Тэр нь манай Монгол улсын дотоодын зах зээлээр гаргасан бондыг гадаадаас авч ийн үгүй юу? Тэр харьцаа ямар байна? Тэр нь одоо жишээл Казахстантай, Кыргызстантай харьцуулахад ямар байна? Дотоод бондыг бид нэр 25 оноос ерөнхийдөө дахиад гаргаад гэсэн байна. 17 оноос завсарлцсан тийм. Завсарлсан шалтгаан маань ч гэсэн бид түрүү хэлсэнтэй нөгөө нэг хүүд төлж байгаа зардал маань нийт орлогын 14% дээр очиод байгаа учраас бид нэр зардлыг бууруулах стратеги засгийн газар авч хэрэгжүүлээд одоо ингээд 4% дээр авчижлаа. Одоо бол ингээд бид нэр дотоод бондоо дахиад ингээд гаргах цаг нь болжээ гэж дүнс. Гаргацсан уу? 25 онд бид гаргацсан. Хэд хэмжээтэй 300 тэрбум төгрөг гаргасан. За энэ бол нөгөө нэг бонд гарах үндсэн зорилтууд өгдөг төсвийн тухай хууль дээр алдагл санхүүжүүлэх, хөрөнгөний зах зээлийн идэвхжлийг нэмэх, төрийн сангийн мөнгө хөрөнгөний дутагдлыг нөхөх гэдэг. За өнгөрсөн онд гарсан энэ 300 тэрбум зөвхөн хөрөнгөний зах зээлийн идэвхжлийг дэмжих ийм зорилт гарч байгаа. Тэгээ идэвхжсэн. Яг одоо нөгөө нэг юутай адилхан, гадаад бондтой адилхан дотоодын хөрөнгө оруулагчид маань хөрөнгө босгох ихлээр өгөөжийн мөрөнд байхгүй. Тэр өгөөжийн мөрийг хэн тогтоодог вэ гэхээр засгийн газрын үнцаас тогтоож өгдөг. Тэрнтэй хамгийн ойр харьцуулагдж байгаа юм болохоор бодлогын хүү. За бодлогын хүү 12% байдаг. Засгийн газрын бонд гарахгүй бол ерөнхийдөө тэр маань ингээд суурь нь болоод дээр нь нэмэх нь корпоратийн риск бол явчихж байна. Тэгэхэд сая бид нэр 25 онд бондо гаргаад ирэхэд ерөнхийдөө 9-өөс 13% хүүтэйгээр манай бондууд арилжаалж байгаа. За 6 сарын хугацаатай нь 9%, хамгийн урт буюу 7 жилийн хугацаатай нь 13%-тай ингэж арилжаалж байгаа. 13%. Тий. Тэр энэ хоёрын аль нь илүү жинтэй байна? Нийт одоо энэ 300 тэрбум төгрөгийн ерөнхийдөө тэнцүү хуваагдав. За Одоо бүх нөгөө нэг юунуудаа 6 сар, 1 жил, 2 жил, 3 жил, 5 жил, 7 жил гэдэг ерөнхийдөө бүгдийн жигд тэгээ засгийн газар мэдээж өгөөжийн мөрөд тогтоож байгаа учраас жилийн эхнээс хуваараа гаргачихлаа. За бид нэр энэ сард эдийн хэмжээний бондыг биржээр нээлттэй арилжаалан шүүгээд хуваараа тавьчихна. Хөрөнгө оруулагчид манд энэ яг хуваарийн дагуу оролцоод явна. энэ чинь өөрөө бодлогын хүүд яаж нөлөөлөх вэ? Бодлогын хүүд ч бас шууд нөгөө нэг том нөлөө үзүүлнэ гэхээс илүү ерөнхийдөө дотоодын хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулагчдын зардлыг бууруулж өгч байгаа юм л да. Нөгөө талаас хэрвээ бодлогын хүү 12% байгаад арилжааны банкуд бүгдээрээ энэ бодлогын төв банкны үнцаасан дээр явж байхад хажууд нь засгийн газрын бонд гарч ирээд тэр нь одоо 15% үдээ ч юм уу илүү жишээлбэл энэ 13% үдээ. Тэгэхэд банкуд илүү оролцсон магадaltaй шүү дээ. Банкуд шууд лавыг хийнэ л дээ. Гэхдээ бидний зорилго нөгөө нэг өгөөжийн мөрийг тогтоох гэж байгаа учраас хэмжээг үл хязгаарлаж өгнө. Их хэрэлт дээр бага нийлүүлэлтийг тогтоож ерөнхийдөө хэмжээ тогтож байгаа. Яаж хязгаарлана гэж. Яг одоо бид нэр ийм зорилгоор 300 тэрбум гэхлээр л ерөнхийдөө засгийн газрын дотоод үнцаас нь бол эрэлт бол маш их байгаа. Хэдий их найдар хэмжигдгэр байгаа. Тэрэн дээр бид нэр 300-аар гарч байгаа. Зорилго нь бол бид нэр өгөөжийн мөрийг тогтоож өгөх. Их хэмжээгээр нийлүүлээд ирэхлээр мэдээж 9%-аар л гарахгүй нь ойлгомжтой. Тэгээд банкуудын хүч улам нэмэгдэж шүү дээ. Нөгөөх бодлогын хүчин тэр рүү хандаад ихэнх мөнгө аваад тийшээ яваад эхлэх юм бол тийм ээ. Яг энэтэй холбоотой Улаанбаатар хот одоо дэлхийн хөгжсөн орнууд чинь орон нутг нь өөрийн бонд гараад байгаа. Мини бонд гэж нэрлэдэг тийм ээ. Тэгээ мини бондсын авсан хүмүүс яагаад ашигтай байна гэхдээ зэрэг татвараас чөлөөлдөг. Манай орон тэр татвараас яг одоо Улаанбаатарын бондыг авсан хүнээс татвараас чөлөөлнө гэсэн тусгай заалт байх. Мини бондыг онцлсон. Тэгэхээр энэ орон нутгийн бондын ирээдүйг жишээлбэл одоо аймаг болгон гаргаж болох нь зарчим хувьд Улаанбаатар гаргацсан бол энийг та яаж харж байна? Тэгэх ёстой юу үгүй юу? Тэгэх ёстой бол хизээ ямар маягаар явах.
Яг орон нутгийн бонд ерөнхийдөө засгийн бондтой адилхан татвараас чөлөөлөгдөж байгаа. Тэгэхээр бас тодорхой хэмжээний зардал буураад Дивиденд нь татвараас шилжүүлэгдэж байгаа юм уу? тэгж байгаа. Засгийн газрын бонд. Тэгэхээр засгийн газрын бонд Засгийн газрын бондтой адилхан болчихж байгаа байхгүй юу? Тий. Тэгтээ бас нөгөө нэг аймаг болгон бонд гаргах боломжтой гэсэн үг л биш. Биш. Аймаг нийслэл гаргаж болно гэж заасан боловч Нийслэл эдийн засгийн бараг тал нь шүү дээ. тийм. Үрийн удирдлагын дунд хугацааны стратеги гэж байгаа. За тэрэн дээр бол бас тодорхой хэмжээний хязгаарлалтууд байгаа. За энэ дээр юу гэхээр манай аймагуд чинь одоо төвлөрүүлэгч татаас авдаг гэдээ хоёр хуваагддаг. Улсын төсөвт дараалан 3 жил орлого төвлөрүүлсэн аймаг бонд гаргаж болно. Өөрөөр хэлбэл татаастай аймаг л бонд гаргахгүй гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө орлогоор өөрийгөө санхүүжүүлээд улсын төсөвт одоо орлого төвлөрүүлдэг 3 жил төвлөрүүлсэн аймагуд бол бонд гаргаж болно. Тийм аймаг хэд байна гинэ? Ерөнхийдөө 5 орчим байдаг. Нөгөө бараг говийн 3 аймаг байгаа. Тийм говийн 3 аймаг дээр нэмэх нь Дархан, Дорнод гэхэд ерөнхийдөө нэг орлоготой аймагуд байна. За энэ хэд маань бонд гаргаж болно. Бонд гаргахдаа нийт бондынхын үлдэгдэл тухайн жилийн орлогын 70% хэтэрч болохгүй гэсэн бас нэг хязгаарлалт байгаа. За тэр бол ерөнхийдөө бүгдээрээ гаргаж болно. Гэтэ энэ залтуудыг л хангах хэрэгтэй. Энэ залтуудыг хангах. Ягаад гэвэл орон нутгийн өр маань өөрөө засгийн газрын үрт бүртгэгддэг. Харин сангийн амбал энэ дэр хяналттай үүрэгтэй. тий. Тэгээд ингээд contingent liability болзошгүй үр төлбөр дээр засгийн газар ерөнхийдөө хяналтаа хэрэгжүүлээ явж байна л гэсэн үг. Тэгээд чи нөгөө дотоодын бүтээгдэхүүнийхэн 60% сэтрэхгүй гэдгээ бас тооцохгүй бол бүгдээрээ нийлээс илүү бонд гаргаад тэрийг удирдах чадахгүй бүр юу. За хоёул өнөөдөр Монгол улсын санхүүгийн хөрөнгө өр хуримтлал энийг яаж зохицуулж байгаа тухай ярьлаа. Гол нь энэ ийм харилцаанууд байдаг. Бондыг бондоор төлдөг. Бүгдээрээ төлчих болохгүй. Яагаад гэвэл тодорхой хэмжээний нөгөө суур хүү бий болгоод байдаг учраас тийм ээ. Харин энэ дотор ганц онцлог зүйл бол тэр рейтинг сайжрах. Ялангуяа тэр нөгөө бодит хүүний тухай ярьлаа шүү дээ. Энэ тухай тодорхой бас тоо баримттай мэдлэг өгсөнд талархаж байна. Тэгээд одоо дараагийн century bond-ыг хизээ гаргах вэ гэдэг зүйл ийм асуултаар өндөрлөе дөө. Яг хөө түрүүн бас хоёулаа ярьлаа тийм. Бонд гарах тайминг хамгийн чухал. За бид бол ингээд жил болгон санхүүгийн зах зээл дээр одоо ингээд нэг удаа засаг ядаж оролцоогоо хангаад тэр өгөөж мөрийг нь тогтоож өгөх ийм зорилгоор гарч байгаа. Тэгээд сая бол ерөнхийдөө тайминг нь зөв байсан гэж бид үзэж байгаа. Тэгээ гадаад өөрийн нийт үлдэгдэл бондын үлдэгдэл хэд болчих вэ? Бондын үлдэгдэл 2.5 хэвээрээ. Хэвээрээ. Нэг 20 сая орчмыг бол бид нэр энэ жил төсвөөсөө төлчихнө. Тэгэхээр 20 саяар л ерөнхийдөө бурж байна гэсэн үг. Тэгээд ирээдүйд хизээ гарах уу гэдэг бол яг тухайн үеийн тэнгэр мэднэ гэдэг шиг бид нар бол тэрнийг нарийн ажиглаж агаад ингээд гарах одоо ийм төлөвлөгөөтэй байгаа. За яг одоо энэ жил дахиж гарах шаардлага бас одоо бол нэг төдийлөн харагдахгүй байна. За ойлголоо. Их хурлаас бол биднэрт 1 тэрбумын орон зай өгсөн. Тэрнийг бол бид нар бүрэн ашиглах бол алга байхгүй. За баярлалаа. За хүн үзэгчдээ өнөөдөр бид Монгол улсын гадаад өрийн тухай сангийн яамнаас Монгол улсын өрийг хөрөнгийг яаж удирддаг тухай ямар асуудал байгаа тухай мэргэжлийн энийг хариуцсан хүнтэй ярьлаа. Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дарга Солонгийн тулгаатай ярилцлаа. Баярлалаа. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотгон доторх үйлчлэгийг зохицуулсан King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.